мэднэ үү? Ямар адилхан юм бэ? Сайн хартаа. Хүчин төвчөн дээр цэтрхэн яг мөн биш үү? Яа ашгүй тий. Мөн биш таас олсон юм. Манай манд надад гинж авах гэж чинь тийм нэг баг нэг чинь таараад тэгээ хямдхан гинж энэ төр авцсан гинэ. За миний зөөр автаа. Манд хавч өгсөн юм бол ийм л гэсэн үг шүү дээ. Юу юм бэ? Би чинийх гэж чамд авчиж ах чинь чи өөрөө авцаа юу? Харин боломжтой үедээ 100 мянган төгрөг мандахад өгчөөрэй. За баярлалаа. Найз сэтгэлээр аваад иж хатан буцаа нэг юм ярьсан бол уучлаарай. Зүгээр. Тэгэл ламбаад нүд ч авсан нэрээ өгчт юм шүү дээ. Найз нутаахгүй мэ зэ. Энэ сар цайлгаагүй. За баярлалаа. За зүгээр. Чи яа мандахад баярлалаа гэж заяа. За тийм. Мандахтаа уулзсны баярлалаа гэж хэлье. Ааха. Энэ гинж чинь ээжээс мөнгөлцөн ганц юм баггүй. Надаас явахгүй гэж хэлсэн бэ. За баярлалаа. Бинийг ихэд баярлсан сэтгэлийг гонсоолгож яах вэ? Бас намайсан хань ижлээж гомдоогож яах вэ? Цалингаа бухаар нь 40 мянган төгрөг нэмээд өгчих юм. Мөнгө цагаан нүд улаан гэж чинь л энэ байх та. Зарим хүмүүс ингэж л мөнгө олно бэ. Хэцүү ч юм аа. Сайн байна уу та? Суу. Ямаг иш бөрөө явган бодоод байсан чинь бүр ийм дэрийн тулсан бий. Одоо арх хүчнтудаа эцэггүй хүүхдийн толгой том гэж энийг хэлж байгаа юм. Миний буруу узаг тэмчээ. Гэхдээ би ажил тасалж алгуур шүү дээ. Найзууд өрөө чахаад ухаар нь жаахан хэтрүүлчихсэн юм балаа юм боллоо. Чи бидний тайлбар тавиад. Чи ирүүлжүүлэхэд томоод гэж байна. Маргааш яах вэ? Толгой томооч. Биеийн тоон гэж энийвч байгаа. Хүн болгонд над руу дайрч тавьшлах юм. Муул бол захын хараа уухаа гэдэг шиг. Гү цаг дэмчээ би өрнөсөн юм бэ. Дээгүр доогуур гүйж хор найруулсан уу? Надад гийгүүлсэн юм байхгүй ч гэсэн гайтуулсан юм байхгүй шүү. Би мөрөөрөө л явж байгаа юм. Хор найруулсан шиг хэнийг хэлдэг. Сод үлэг батсуулаар ажиллаа хийгээд явж байна. Чи атаахад байгаа юм уу? Одоо ч өрсөлдөж өөрсөж амьддаг цаг. Засаатаа бас нэлээсээ халамжтай байхгүй болохгүй шүү. За. Одоо ингэ дасгал тэглээ. За. Хүмүүн тэгээд яаж шийдэв? Явах гэж байна уу? Би явнаа. Явлаа гэдэж би цаал хүрээд ирээ шүү дээ. Тэдж тэр хүн маань таны бодож байгаа шиг тийм хүн биш шүү дээ. Мэдэхгүй юм да. Одоо чинь бие биендээ хөхөөш донгоддог болсон цаг. Яг Монголч жаахан юм болсон дээрээ бие биендээ аарах дуртай хүмүүс. Ингэж бие биend аарахж байж. Сэтгэл зодолд салуу да. За юу гэжтэй. Тэдж би тэр хүнтэй гэрээ байгуулчихлаа шүү дээ. Тэр хүн миний зардлыг бараг дээлэхийн ачаах. Намайг явсаа гөрөөхөн барилга байгуулам тоног төхөөрөмжийг зохицуулчиад байж гэнэ гэсэн. Би чамаас нэг юм асууя. За. Та хоёр яг юу хийх вэ? Би ерөөс ойлгохгүй. Нэг л том мис засал хийх. Тэгээд тэр хийлгэх хүн хана вэ? Бид хоёрын ажил чинь ерөөсөө ашигын төлөө биш шүү дээ. Тэр хүн уурхаагаас олсон бүх ашиг орлогоо бүгдийг эрүүл мэндэд зориулна л гэсэн юм хүн. Найз, чи өөрөө мэдж байгаа юм бол би юу хэлэх вэ? Эртэд би чамд хэлдгээ хэлсэн. Дуулаа үдээ. Испани эмчнэр саяхан тасарсан хөлийг залгалаа. Энэ итгэхүүд яаж нүд сольж
Америкчууд хэнийг ч дагуулахгүй чөмөгний хагалгаа хийж шүүд. Тэгэхэд монголчууд бид нар ингээд зүг суугаад тах. Явсан дээр үсттэй аав. За. Өмнө яваад ирэхгүй дөө. Өөрөө л мэд. За би явлаа. Оое. Тэр чи яач вэ? Жирэмсний орлого тоо. Оо, алай. Одоо хэвд. Харин тэхээс сая ахлахад хэлсэн чинь миний ор сүрэнг дуутахаас л гэж байна. Найз нэг явъя та. Эмнэлэгт ор захиалчихсан. За. Миний яг дөрөв заяа. Нөгөөнийг асуу мартаа. Бодож байгаа за. За найз нь явлаа. Найз нь гарч ирв. Та бие болоорой. За баярлалаа. Сайн байна. Сайн байна уу? Би дажгүй юу? Оо дэвч. Царай зүс өнгөцгөө сайхан байж штэ. Хөгшнийхөө буян наарлныг босож ирлээ. Харин нэг гимн цай холол нэг хязгаар гад байгаа юм. Эмчилгээний ургамлын та 50 г ханд сайн шүү дээ. Хоолны дараа. Эм чин эрэг цунаас нэг дэг рүүгээ явах санаатай. Тэнд нэг өвчин тусдаа нэг сайн аршаа мэддэг. За хоёлоо нэг ажиллаа ирээд. Өөрийн чинь битсэн ямиг болсон маш их сайхан санаа битсэн байлээ шүү. Гэхдээ тэр хүлээлгийн танхимынх нь сандал суудан цөөх юм аа. Одоо ингээд өвөл хавар намар өвчтөн шавчих юм бол жаахан давчгүй. Тэгээд энэ барилгачд яваад ир гол багны нураагаад бүр өргөжүүлээд нэг том заал болгочихвол ер нь яас юм бэ? Тэр ч бас сайн санаа байна л. Өдөр нөгөө улсын комиссны үзчээ дараа нь янз бүрийн асуудал бүүн хилэн болоод юм шиг байгаа та. Хизээ хийсэн төсөл юм болоо. Лавал өнөөдрийн ураг төсөл биш баха. Эсвэл хэдүүр энэ хүндээ ярьж байгаа шийдчихтiin мэлүү? Харин та энэ амьдралд ойрхон л юм хэрэгтэй шүү дээ. Өвчтнөө хүнээ боход Нөгөө улсын комисс өдөр болгоно уцаар яриад бөмбөгдөд байдаг. Тэгнэ. Хөлцөө дарга. Та өөрөө ерөөсө толгоо дагаа шийдчихвэл яасан бэ? Эм чин энэ дарга нарт нэг сайн учрыг хэлээд ойлгуулахыг бодъё. Тэхүү. За тэгээд. За яллаа хөө. За маа өрөөнд 2 минутанд нөгөө барилга хацсан менежерийг эргэж хэлдэг. Намаа энэ сая манай албаны гаргасан судалгаагаар бяж ус маань нэлээд борлуулалт өндөртэй байгаа юм байна шүү дээ. Тийш. Энд чинь таны л ачгаа. Манайх борлуулалт сайтар шүү дээ. Одоо харин энэ шинэ гарч байгаа бүтээгдэхүүнээ борлуулалтаа болгочих бол. Энэ жилийнхээ үзүүлэлтээр манай албаных чинь хайнаан л нисэх нь байна шүү дээ. Хайнааны төдгөө ихээр ойрдоо таны хувийн ажилчин гүдэггүй байгаа юм шүү. Харин тийм. Хорлоо жирэмсний хордлоготой тэмлэг твчихсэн. Би одоо гэхэд бас чөлөөгөө уух гадал сууж. Та ингэ болдохгүй байгаа юм. За ах нь ямар дандаа ингэх вэ штэ. Энд чинь хувийн чухал ажил. Ер нь тэгээд эмэгтэй хүн чинь жирэмсэн үедээ хэмзэг үйд юм шиг байна штэ. За би тань дэмжиж байгаа. Гэтэ ингээд ажлаа алдаад ямаргүй.
Сэргэлэн ирчи ажиллаач амьдралаас зохицуул. Тэгвэл ах нь сэргэлээр болохгүй үзэндээ. За ах нь явлаа. Ерөн ч тэгээд энэ жирэмсний орлого чи хэцүү юм байт юм байна. Үзээгээ болохоор митинг та хэцүүлээд юм. За гайгүй чи ч гэсэн удахгүй үзэн. За ах нь явлаа. Амлсан шүү. Амлсан. Чи ингэд нэр их настай вэ? Би юу? Би 24-тэй. Оо. Танаа хэддэг хүтэй? 3 дахь шүү дээ. Пүүх. Чи ч нэр хизээд нэгж амжуулчдаг байна. Харин таны хэддэг нэ? Миний 2 дахь. Их чин сувлагч мэрэгчлээ. Сувлагчаараа ажилтгий. Анхны минь охин нэлээд хэдэн жилийн өмнө төрсөн болохоор одоо хөгшин хөөхөд төрөх гэж инг ботголохын дайтай юм бол. Та нэрээс дэ хөвчлээ юм аа. За их хөвчлээ гэж хатдаа. Олон хүнтэй ажилтдаг болохоор нүр хагалсан гэх үү дээ. Инг ботголох нэр хэцүү шүү те. Ястай хэцүү. Чи ингэд нэрээ хөдөөнийх үү? Тийш дээ. Аль нутгийнх юм? Дорндих. Өө тийм үү? Миний найз Дорндих штий. Юу хин? Агима гэж таних уу? Ямар агима? Уу яагаад дээ нөгөө клиник хэмлэгт ажилтдаг? Оо тий тань штэ. Одоо ээж хоёр нутагтаа байгаа. Тийм. Агима бит хоёр чинь совилгын сургуулийн анги. Оюутны дотуур байр нь нэг тасаг. Одоо бүр нэг эмнэлэгт ажиллаж байгаа. Өхөө за таач тэгвэл надаас илүү агима хичиг мэдх юм шүү. Тийм. Чи ингэд нэрээ Дорндих байж хотод яагаад өрөх гэж байна? Яах вэ? Хоёр жаахан маань ойрхон гарсан. Тэгээд нөхөр маань мал авах вэ? Дээр нь хоёр жаахан хүүхэд. Тэгээд намайг арчлах гэж хэцүү шүү дээ. Тэгээд нөхрийнхөө ихч бараадаж ирсэн санаад. Харин хотод төрнө гэдэг ч өстой хэцүү ажил байдаг юм байна. Bir ихч маань хөлдөж явж ажиллаарай гэж нэг хэвтлээ. Тийм. Хотод нэрээ бүх юм хэцүү. Танил тал найз нөхдөөрөө л яриулахгүй бол ажил төрөл бүтнэ гэж байхгүй шүү дээ. Би ч гэсэн хөдөхөө. Энэ давитан болж ирээд тэрнээс хойш нутаг руугаа явж чадаагүй л. За. Сайн байна уу нагчи? Ямар сайн уу би? Сайн уу? Сайн. За, ямар ажиллаар яв? Тантай уулзах нэг чухал ажил байна. Ямар ажил? Хажид магч ирсэн сонссон уу? Тийм үү? Тийш дээ. Хүшээнийг уулзах юм аа. Надад ямар их тус оллоо доо. Тэрнээс наа бас нэг ажил байна. За, цаадагч нэг хүүхд өргөж авах тухайга дахиад л чинь. Хамгийн гол нь биднээс туслах гэдэг шиг байна. тийм. Яг уу. Харин нэг тусалжуул тийш. За. Ингээ бага асрах байх тийм. Цааш чи тийм юм дуугүй. Харин ээж аав нь таньдаг хүний бүтэц өгч авмаар юм гэдэг байхгүй юу? Тэгээд одоо яах? Тийм нэг юм арга байна. Манайгийн нөгөө хорлоо шүү дээ. За, тэр одоо жирэмсний орлоготой имлэгт хэцүү байхгүй юу? тийм. Тэгсэн чинь манай нөгөө жаажагийн зээ охин марлаас цогцчихин. Тэр чинь танаа юу болдог вэ? Жааж нь манай наах болох юм л дээ. Өдөр марал хүүхэд гарах цаг нь болсон юм уу? Юу 24 настай. Одоо 3 дахь хүүхдээ гаргах чив чи. 3 Тийм. Тэр чи яасан сонио хөвт вэ? Надад ч ярихгүй яасан юм бол. Тэгвэл хадмгаал зурж ирсэн гэсэн. Тэгээд юу гэж? Хамгийн л найдаа байгаа юм. Эхний 2 хүүхэд нь хоёулаа хүү. Тэгсэн чинь 3 дахь хүүхдээ харуулсан бас хүү гэж байгаа байхгүй. Оо, тэгвэл тийм хараг болчих юм биш дээ. Би гуйгаад үлцээ заяа. Бүчих байхаа. Дөрвөлээ. Өнөө маргаашгүй. За тэгвэл юу ч гэсэн рүүтгэг. Тэгээд хоёул очрын бол. Тэгээл та. За тэг Яаж яагаад болоо заяа. За тэгэх үү. Чи яаруу яв? Би харин гадагшаас ажилдаа яа. За. За би тэгээд яри заяа. За. За баяртай.